Сайн байна уу төшиг ахаа. Та Серб улсын Белград хотын сургууль болсон аимшигт явдлын тухай яриад өгөөч. Гуй дэмж байгаа нь линк. Төшиг уваа. Сербийн сургууль болсон буудлагын талаар ялаад өгөөд. Төшиг ахаа. Серби улсын Белград хотод болсон сургуулийн буудлагын талаар яриад өгөөч. Дэмж байгаа нь лайк. Төшиг ахаа. Серб улсын Белград хотод болсон сургуулийн буудлагын талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лигэ. 2023 оны 5 сарын 23-ны өдөр Серб улсын нийслэл Белград хотынхны хувьд түүхэндх хамгийн хар өдрүүдийн нэг болсон юм. 13 настай нэгэн хүүхэд сургууль руугаа галт зэвсэгтээ орж 9 хүний амийг хөнөөсөн аимшигт хэрэг гарсан юм. Энэ хэрэг яг ямар шалтгаанаар, ямар зорилгоор үлдэгдэв? Асуултын хариултыг хамтдаа олцгоё. За 2 жилийн өмнө болсон Серб улсын Белград хотод сургууль болсон аллагын талаар бол таад яриад өгөөч гэгээд нэлээд удаан комментууд бол би харсан. Тэгээ яг эхлээд шууд харчаад за Серб улсын буудлага гэдгийг харчаад за нэх бас энэ талаар хийгээд яах вэ гэд харсан ч хараагүй юм шиг өнгөрснөө бол та нараас нуухгүй хэлье. За тэгээд ерөнхийдөө ингээд болсон явдлыг хараад үзэхэд бол бас хүмүүсийн жон буруу ойлголттой явдаг юмнууд байна лээ. Тэгээд тийм учраас энэ сэдвээр бичлэг хийж байгаа шүү. За ер нь яг юу болсон бэ? Хэдүүлээд товчхон ярий. Одооноос баг яг 2 жилийн өмнө 2023 оны 5 сарын 23-нд Сербийн нийслэл Белград хотод Коста гэх нэртэй нэгэн 13 настай хүү галт зэвсэгтээ сургууль руугаа орж 9 хүний амийг бол эвгүүтгсэн байгаа. Уг нь бол нэрийг дурдахгүй бай гэж бодсон. Угаасаа энэ дээр нөгөө бичлэг нэлээд Коста гэж гарцсан байлээ. Яа тэлэр нөгөө зарим энэ масс алгуудын зорилго нь тэр одоо тухайн алгыг үйлж байгаа хүмүүс бол нэрээ одоо олон нийт гаргах ч юм уу те албаар ингэж сенсац дэгдэх юм юутай байдаг учраас ер нь бол зарим газрууд нэрийг бол нууд юм бэлээ. Тэрхүү 9 амиа алдсан хүний 8 нь бол өөртөө нь үеийн хүүхдүүд байсан 11-ээс 13 насны. Нэг нь болохоор сургуулийн security хамгаалагч ах байсан. Энэхүү цус үйл ажиллагааг бол нэлээд өмнөөс бараг хэдэн сарын өмнөөс бол бэлдсэн гэж бол цагдаа нар дараа нь шалгаж харсан. Таанаасаа ямар буу олоод тэгээд нэг жоох хүүхд аваачаад сургууль руу аваад орчих гэж бодож магадгүй. Аавынх нь 2 буу сейфэнд хадгалсан байсан. Кодыг яаж харсан мэдгүй хийж ахт нь харсан юм уу яац ийцээ. Тэгээ аавынхаа одоо сейфнээс кодыг хийгээд нууцаар 2 буу 3 магазинтай 15 сумтай 3 магазин гэлээ 45 сумтай аваад бас сургууль руу орсон байгаа. Дараа нь цүнхэн дотроос нь 3 бензинтэй бомб буюу одоо нөгөө шилэн дотор бензин хийгээд ингээд шатаахад бэлэн болоод ингээд шийддэг. Юу гэдэг чтэй зомбитэй кино мөн тоглож ирсэн хүмүүс мэдэх байх. Кино гэнэ зомбитэй тоглоом болгоом дээр гардаг. Тэгээ цагдаа нар өөр юг олсон бэ гэхлээр хүүгийн одоо аллага үйлдэхээр бэлдсэн нэрсийн жагсаалтыг бол олсон. Яг энэ нэрсийн жагсаалтны дагуу бол аллагыг үйлдсэн. Тэгээд үүнээс гадна бидний харж байгаа зургийг олсон. Энэ болохоор гараар зурсан одоо газрын зураг маягийн те сургуулийн план зураг байсан. Тэгээд энэ дээр бол яаж явж одоо яаж хүмүүсийг буутгах бол төлөвлөсөн байсан. Guys, булчинтай убаан 9 сард супер уба болж эргэж ирлээ. Юу болчих вэ гэхлээр CUE-ийн супер студент болох уу нэртэй хөтөлбөр зарласан байгаа. Супер студент болох дүрэн бол маш энгийн байгаа. Та CU application-ыг татж аваагүй бол CU application-ыг татж аваад супер студент болох формо бүглэн. Тэрэн дээр нас болон усны дугаараа оруулна гэсэн үг. Форм бүглэх QR-ыг энд тавьчих. Та шууд QR-аараа орж болно. Тэгээ формо бүглсэн хүүхдүүд даваа гариг болгон дараах бэлгүүттэй байгаа. Үүнд 50000 төгрөгийн купон, маршмеллоу латте, хот дог, делаф, сэндвич зэрэг үнэгүй бэлгэнүүд өгнө. Хичээл хайжуугаар сайхан юм идээд явах боломжтой гэсэн үг. Тэгээ та форма бүгэсний дараа CU application дээр чинь 2 үе шаттай тийм check-in гарч ирнэ. Тэрэн дээрээ сайхан гэртээ бүртгүүлээд явна. Үе болгон 10 хоног үргэлжлэнэ. Тэгээ та CU-гээс 100000 төгрөгөөр худалдан авалт хийх тутамдаа CU application уншуулна гэсэн үг. Тэгснээрээ үе бүрийн шагнал болох 5000 CU оноогоо цуглуулад явна гэсэн үг. Тэгэд энэ мэтчлэн check-in үеэ нэгч таслаагүй одоо амжилттай бүртгүүлээд явсан оюутнууд дундаас 10 оюутныг супер одоо студент болгож ангиар нь
паркт үнүүд тоглуулах байгаа гайхалтай. За тэгээд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг CU Mongolia Facebook page болон Instagram хуудасаас аваарай. Доор description хэсэгт та мэдээлэл үлдээчихье. Тэгээд супер баг дагаад супер студент болцгооё. За тэгээд нэг ийм бичлэг сошиалд нэлээд явагдсан. Хэрэг үлдэж байх үеийн дууны бичлэг бол цагдаагийнхаас бол задруулсан. Тэрхүү бичлэгийг хамтдаа сонсцгооё. Бүр эмзэг хүмүүсээ бол нэг жоохон алгасаад нэг минут алгачаарай. За минут биш ээ. Овид минут алгасах шүү. За харж байгаахны хүн бол мэдээж security ах хүү байна. 3 удаа буудаж байна. 3 ч биш юм байна. Нэлээд олон буудаж байна. За ингээд сургууль төр ирээд бужинаад байгаа шүү дээ. Нөгөө бус нь бол анги дотроос ингээд сонсоод те хүүшээ гадаа юу болж байна гэдэг. Зарим нь уучлаарай гэж тэгээд ах шиг байна. За тэгээд ерөөдөө хүмүүс мэдж эхэлсэн. Хүүхдүүдийг болоо нэгээр нь одоо буудаад явж гин ангиар яваад те. За жинхэнэ яг юу болсныг бол одоо яг хүүхдүүд энэ нөгөө битсэн хэсгээс наан нь бол яриад зарим нь уйлж гин, зарим нь айж гин те. Энэ хамгийн амар хэсэг л дээ та хэд ингээд төсөөлөх юм бол тэгэл гадаа ингээд бусад ангиудаар ороод хүмүүсийг буудаад яг ирж байгаа юм шиг. Тэг ингээл анги руу орж ирээл буутахад бол магадлал өндөртэй болж байгаа үед бол хүмүүс ингэж нэлээд сандралтах нь бол аргагүй. Тэгээ зарим нь болооч, Коста болооч гэж орилж байгаа. Зарим нь уушлаарай гэж хэлж байгаа. Не смеешь с папой. Да, ты мало. Адриана гэдэг энэ сурагч бол аав руугаа залгаж ирснийг бол хараад өөрийг нь буутсан байна. Дараа нь бол утсыг нь буутсан байна. За тэгээ жинхэнэ энд бол үнэхээр л нэрээ аимшигтай юм болоод байгаа мэдсэн хүмүүс бол хаалгаар гараад явж байгаа юм уу те. Коста өөрөө уучлаарай гэсэн юм уу те. Тэгээд ийм зүйл болсон. Тэгээ хэрвээ та хэд анзаарсан бол жагсаал дээр байгаа нэр нэрийг бол ингээд нэлээд баллаж арилгасан байсан. Тэгээд яг энэ TikTok-ийн мэдээлэл шүү заа юу. Энэ бол нэг баталгаатай биш шүү. Тэгээд энэ хүн бол Костаг өөрийг нь одоо өмсөж явсан цамцыг нь бол жакетын те гадуур хувцсыг ямар гоё юм бэ? Гоё жакет ингэж магтсан гэж өөрт нь одоо гайгүй хандсан гэдэг ч юм уу те. Тэр утгаараа бол амийг нь хэлтрүүлсэн гэж бол нэлээд юмнууд байлаа. Нэрийг нь болохоор Vera Petrovich гэдэг нэг тэр нь магтсан юм шиг байна. За тэгээд аллагыг үйлцснийхээ дараа бол Коста өөрөө цагдаа дуудсан. Тэр дооронд цагдаа нар бол ирээд аллага үйлцсэн. Костаг бол барьж гарч байгаа зураг нь байна. Тэгээ өөрөө цагдаа дуудсан бол учиртай байсан. Яг л Сербд 14 нас хүрээгүй хүүхэд бол ямар ч гэмт хэрэг үйлцсэн. Ямар нэгэн яа шийтгэл оноодгүй байгаад өөр бол 13 таа байсан. Тэгснээр бол өөрийг нь ямар ч байсан шийтгэх одоо хариуцлага хүлээлгэх бол боломжгүй байсан гэсэн үг. Ерөнхийдөө нэг юм хуулийн цоорхоо маягийг ашиглаж гин гэсэн үг. Өөрт нь бол хүнд ялж шийтгэл оноо хуулийн залт байхгүй учраас өөрөө шууд ингэ цагдаа дуудсан гэж бол уншсан. Тэгээ мэдээж хин нэгэн хариуцлага хүлээх хэрэгтэй тийм үү? Тэр хүн бол мэдээж эцэг ихэнд болж таарсан. Нэгдүгээрт яасан бэ гэхээр хүүгээ бол яг санаатаагаар буу зэвсгээр хангаагүй ч гэсэн тэр бууных нь эзэн нь бол аав нь байсан. Нэгдүгээрт хоёрдугаарт бол хүүдээ өөрөө явж ингээд буу буутахыг зааж өгж ирсэн. Тэр нь бол нэлээд буруутсан. Тэгээ мөн ээжд нь ял оногдуулсан. Хүмүүс л одоо хүүхдээ анхаарал тавиагүй гэсэн утгаараа тий. Аав нь бол 14.5 жилийн ял авсан. Ээж нь бол 3 жилийн ял авсан байна. Тэгээ тэр бууны сургуулалт хийсэн газрынх нь багш партизан гэдэг одоо буудлагын газрынх нь багшд бол 1 жил 3 сарын ял оногдуулсан. Нас нуруугийн хүүхэд бол гал зэвсэг хэрэглэхийг зааж өгсөн гэдэг утгаараа тий. Тэгээ Коста хүү өөрөө бол шууд сэтгэл мэдрэлийн
эмнэлэг рүү бол шилжигдсэн. Тэгээд яасан бэ гэхээр нэг арга хэмжээ авах одоо саналыг тавьсан. Сербийн засгийн газар, Сербийн ерөнхийлөгч нь шууд 14-өөс одоо гэмт хэргийн хариуцлага нас нь 14 байдгийн мэн л та. 14 буюу түүнээс дээш байж хариуцлага үлдэн тэ. Тэрийг бол 12 болгох саналыг бол тавьсан. Яагадгүй алга үлдсэн. Тэгвэл 13-тай байсан. Тэгээд ер нь энэ дээр нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Энэ бол замбраагаа алдаж байна гэж бол хийсэн. Гэхдээ ямар нэгэн өөрчлөлт гарсан үгүйг бол мэдэхгүй байна. Тэгээд үйл явдал болоод шууд дараагийн өдрөөс нь бол айгүй шуурхай нэлээд том жагсаалт цуглаан болсон. Харж байгаа. Маш олон хүмүүс жагсаалт цуглаан болж бол ийм их хүн шууд ийм жагсаал хийсэн. Энэхүү жагсаалын гол зорилго нь юу вэ гэхээр одоо энэ бууны хэрэглээг бол одоо ингээ болио буунаас бөөнөрөө татгалзъя. Бидний үр хүүхдүүд ингээд аюулд орж байна. Энэ бол хамгийн буу гэдэг бол хамгийн аимшигтай зэвсэг юм бэ шүү гэдгийг бол хэлсэн. Яагаад вэ гэхлээр Серб өөрөө зөвхөн Европт биш дэлхийд бол нэлээд дээгүүр галт зэвсэг эзэмшлэр бол нэлээд дээгүүр ордог. Статистика дээр гарсан мэдээлэлээс харах юм бол за 1-р Америк, 2-р Йемен, Серб шууд 3-т орж байгаа байхгүй юу? Европтой шууд 1-т орж байгаа байхгүй юу? Энэ гэхдээ арай амар тоо юу? 100 хүн тутамд эзэмшдэг галт зэвсгийн тоо гэсэн чинь Америкт 100 хүн тутамд 120 гэсэн үг. Тэгэхээр хүн болгон нийт зэвсгээс илүү зарим нэгээс 2 зэвсэгтэй байна гэсэн үг юм байна шүү дээ. Йемен бол 100-аар 50 гэхэлэр чинь 2 хүн тутмын 1 гэсэн үг. Серб дараа нь бол орж байна. Сербд бол нийт 2.7 сая одоо буу байгаа юм байна. Энэ бол аимшигтай өндөр тоо. Тэгээ ягаад сербчүүд ийм их зэвсэгтэй байгаа мгийг харах юм бол түүхэн онцлог байна. Серб улс бол сүүлийн 30 жил бол олон дайны нүрийг үүссэн. Югославийн иргэний дайн, тэгээ Косовогийн дайн, НАТОгийн одоо бөмбөгдөл зэрэг. Тэгээд энэ бүхэн бол хүмүүс өөртөө буу авч болдог, өөртөө хамгаалах тийм сэтлийг өгсөн гэх юм уу те. Хоёр дахь шалтгаан нь болохоор мафия ихтэй. Серб маф гэж бас нэлээд бай. Сербүүд ер нь бол жоохон бас чанга хүмүүс шүү дээ. Та Никола Йокич юм мэдэх байх. Ер нь бол нэлээд тийм бие хаатай тестостеронтой хүмүүс байдаг. Тэгээ тэрхүү зэвсгнүүдийн талаас илүү хувь нь одоо зөвшөөрлүү зэвсэг байдаг гэж байгаа. Тэрхүү мафийн одоо зэвсгийн 8 займаа хийх юм уу те. Тэгээд 3 дахь шалтгаан нь болохоор одоо хийх гөрөө бол нэлээд Сербд бол алдартай байдаг. Энэхүү шалтгаанууд бол бас бол Сербд аюу их зэвсэг байна. Тэгээд тэрхүү одоо сургуулийн буудлагаас хойш бол энэ олон мянган хүмүүс бол за одоо энэ буу мууга болио манайхан гэж бол эцэст нь ойлгосон. Би өөрөө бас хувьдаа ер нь бууны эзэмшлийн эсрэг байдаг. Энэ бууны эзэмшлийг чөлөөтэй байлгахыг дэмждэг хүмүүс юу гэж боддог вэ гэхээр хүн болгон буутай болчихвол хэрвээ хизээ нэг цагт нэг буутай террорист гарч ирвэл тэрийг буудах одоо боломжтой гэж одоо тим юу гаргаж байгаа байхгүй юу. Гэтэ хүн төрөлхтөн одоогийн байдлаар хүн болгон буу эзэмших сэтгэл зүйн эрүүл юу байхгүй шүү дээ. Дэлхийн ямар ч улс орнд Америкийг харж байгаас Америкт ямар их сургуулийн одоо ийм алгууд болдог үлээ. За тэгээд Сербд ерөнхийдөө ерөнхийлөгч за энэ бууны тал дээр бол нэлээд чанга хатуу дэглэм тавья. Одоо бууг бол нэлээд шалгая, бууны эзэмшигч нарт бол нэлээд сэтгэл зүйн шалгалт явуулж хаа хамаагүй галзуу солиотой мэдрэл муутай хүмүүс буутай олчих юм бол ингээд жинхэнэ эвгүй юм болох юм байна гэдгийг бол ойлгосон. Гэтэ уг нь бол Сербд бол маш цөөхөн халдлага гарч ирсэн. Энэ сургуулийн халдлага бол сүүлийн хэдэн жилчлээд нэлээд бараг 10-20 жилд 3 дахь тохиолдол нь болсон. За тэгээ харж байгаа. The killings also prompted the government to announce new gun control measures. Izvršit ćemo gotovo potpuno razoružanje Srbije. I legalnim, a nelegalno držanje oružja kazne će biti toliko velike, gotovo da ćemo ih udvostručiti. Харж байгаа. Тэгээд шууд хууль бус буу эзэмшихэд бол хийдэг торгуулийг бол 2 дахь нэмсэн. Сербийг бол зэвсэггүй болгоё гэдэг бол зорилго дээр ажилласан. Тэгээд тухайн хэрэг болсноос хойш 2 жилийн турш бол ямар нэгэн бууны борлуулалт, зарах, дэлгүүрийн үйл ажиллагаануудыг бол бүгдийг нь хорьсон байгаа. Тэгээд хуулийн дагуу буу эзэмшиж байгаа бүртгэлтэй одоо буутай хүмүүс ч гэсэн дахиж одоо сэтгэл зүй, артал, одоо өвчин эмгэг юу вэ? Тэ өвчин зовлон тэр бүхнийг бол дахиж одоо шалгуулж иж бол бууныхаа эрхийг бол хадгална гэсэн бол нэлээд одоо чанга шуурхай үйл ажиллагаа явсан. Энийг бол хүмүүс Америктэй нэлээд харьцуулж илээ. Америк нэг хэсэг бол бүр бараг л өдөр болгон шахуу ийм хүзүйл болдог байсан. Тэгээ Сербд бол ингээд нэг удаа
болоод шууд ийм арга хэмжээ авч байгаа нь бол Америкчуудыг бол нэлээд шүүмжлэлд хүргэсэн байнгын юм болдон мөртлөө ерөөсөө ийм чанга хатуу арга хэмжээ авдаггүй. Яагаад ингэ харсан ч хараагүй юм шиг чимээгүй байгаад байгаа ингээ эвлэрээд байгаа мó гэсэн шүүмжлэлийг бол Америк сургуулиудад бол нэлээд тавигдсан. Тэгээ ард иргэд ч гэсэн өөртөө маш идэвхтэй оролцсон 70 мянган бууг зөвхөн 5 сард хүмүүс бол өөртөө хүлээлгэж өгж бол буу эзэмшихээс бол татгалцсан. Түүнээс гадна 2500 одоо гарнат хүмүүс одоо гэртээ юу байлгад юм ямар амар юм. Тэгээ цаана харж байгаа хураалгасан ус туулсан одоо буун зэвсгүүдийг бол харж байна. Тэгээ дотоод иргэн яамны сайд нь бол хэлэхдээ би бол одоо ингээд маш олон айн нас одоо аврагдж байгааг бол харж байна гэсэн коммент хэлсэн байгаа. Тэгээд энэ бүхний хажуугаар хүмүүс бол энэ Коста хүү яг ямар шалтгаанаар ямар зорилгоор ингэж одоо энэ үйлдийг хийсэн бэ гэсэн асуулт бол нэлээд тавигдсан. Тэгээ бас нэлээд баггүй хүмүүс юу гэж хэлсэн бэ гэхээр Коста хүү өөрөө сургуульдаа бол нэлээд дээрлэхүүлж ирсэн. Тэгээ тийм учраас бол одоо дээрлэхүүлж ирсэн хүүхдүүдээс хариугаа авахын тулд бол ийм үйлдийг хийсэн гэсэн мэдээлэл нэлээд явж ирсэн. Ийм бичлэг байгаа. Ангидаа сууж байгаа бичлэг нь харахад бол ер нь цуврал алуурчин царайгүй. Хүүхдийн ч тийм царайтай юм гэж бас юу аа. Одоо ингээд зурган дээр нэлээд гонигтай байсан гэсэн байна. Гэтэ би бол нэг гонигтай байдал орж харахгүй байна. Нас барсан хүүхдүүд рүү бол зааж гин. Харахад бол ер нь бол тэгж хэлэхээргүй. Хэлэхээргүй хүүхд байсан. Тэгээ айгүй олон хүмүүс Коста хүүг дээрлэхүүлж ийсэн гэж бол битсэн байсан. Энэ бүхэн юу болж таарсан бэ гэхээр тэгээд эдрийг шалгаж үзэхэд бол ямар нэгэн дээрлэхүүлж ийсэн, мэрлэхүүлж ийсэн тийм юу бол байх уу? Энэ бол хүмүүс бол жоохон тийм уян хайлттай юмд айгүй дуртай штэ. Тэгээ ингээд хүү өөрөө ингээд жоохон нүдэнд арай дулаахан цурал алуурчин царайгүй учраас хөөрхий хүү гэдэг ч юм уу те. Ер нь хүмүүс яг энэ хүний гадаг төрхөнд нэлээд автагддаг. Өмнө хэдүүлээ жишээнд харсан тийм бүр цурал алуурчин эцэг ихээ аасан, яас ийсэн амар юм байх чинь. Зүгээр ингээд царайлаг учраас хөөрхий гэдэг ч юм уу те. Хүмүүс крашлдаг ч юм уу сошиал дээр. Ер нь сонио. Энэ ч гэсэн тийм хүл явдал болсон гэж бодож байна. Тэгээд яагаад вэ гэхээр тэр алсан хүмүүс дунд нь өөрийнх нь сайн найзууд нь байсан ба бүр 2 3 сайн найз. Тэгээд зарим нь өөрийг нь бүр таньдагч хүү хизээч юм ярьж үзээгүй хүүхдүүд бол байсан гэж байгаа. Тэгэхээр энэ Коста хүү өөрөө дээрлэхүүлдэг байсан. Тийм учраас хариугаа авч бууцсан гэдэг юм нэг уян хайлт бол худлаа болж байгаа. Дээрлэхдэг байсан ч гэсэн хүний амь насыг одоо эвүүлэлээ дээрлэх гэдэг бол тэр бол одоо зөвтгөх яаж зөвтгөх бол зөв арга биш дээрлэхүүлдэг байсан. Тийм учраас сургууль руугаа буу авч ороод 10 хүн алсан гэдэг бол би бол тэрийг бол хизэж хүлээж авахгүй тиймгүй шалтгааныг бол харин ч эсрэгээрээ аим өргөцсөн хүүхдүүд бол найзууд нь айгүй өөрт нь гоё зөв ханддаг байсан гэж байгаа. Өмнөх сургуульдаа дээрлэхүүлж исэн гэсэн харин юу байна? Мэдээлэл байна. Гэхдээ яг энэ сургууль энэ ангид нь бол тийм байгаагүй. Ер нь бол хүүдэн тустай алуурчин байсан гэж хэлэхэд болно. Нэг тийм юу бол хайгаад гарч ирэхгүй. Ганц хоёр хуурамч бичлэгүүд TikTok-тоор яваад байсан. Нэг юм шоолж байгаа молж байгаа те. Тэр бол биш ээ гэхдээ. Одоо нэг иймэрхүү. Ийм биш байгаас те. Нэг ийм бичлэг яваадсан. Одоо ийм TikTok хийчихэд edit хийчихэд we stand with Costa Mosta гэдэг байгаа сте. Good boy маач гэх шиг. Энэ Costa өөрөө ч биш ээ. Шал өөр хүүхэд байх. Ер нь иймхүү сошиалын юунд бол нэг автагдаад бол хэрэг байхгүй. Ер нь бол хүний гадаг төрх нь ямар ч байсан. Тэгэл хүүтэн цус алуурчин бол хүүтэн цус алуурчин л гэсэн үг. Тэр нь бол ямар нэгэн зөвтгөх юуч байхгүй шүү гэж дахиж хэлээ. Жохон балчраасаа өөрийнхөө одоо энэ том ирээдүг бол аалж байна. Энэ олон хүүхдүүдийн одоо аим насыг аалж байна. Олон хүүхдүүдийн сэтгэл зүйд нь бол айц хийж байна. Тэгээд энэ бол ер нь бол аимшигтай л ер нь бол зүйл болсон. Энд ямар нэгэн буруутгах, уянгалах, хайлах тийм юу ч байхгүй шүү за. За тэгээд иймэрхүү удаан хүсэлт гаргасан бичлэгийг эцэд хийлээ. Тэгээд нэг зүйлийг хэлье. Guys, доор коммент сэтгэлдээ бичиж байгаа штэ. Ижилхэн юу вэ? Зүгээр тэрэн дээр лайк дараарай. Дахиж битгий бичээрэй. За тэгэхгүй дараа нөгөө хитрхи бас ингээд нэг комментууд ингээд дээр нь гараад бичгтэй холбоотой ганц хоёр коммент бас хармаар байна штэ. Guys. Окей. За тэгээд хүн болгон лайк дараад бичгтэй бүртгүүлэхээ битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.